Сургуулийн сурагчид бүтэн жилийн туршид сурч мэдсэн зүйлээ эцэг эх болон сургуулийн захиргаанд тайлагнаж түүнийгээ баяр хэмээн тодорхойлдог байсан. Тэгвэл энэ жилийн хувьд сурагчдын үсэглэлийн арга хэмжээ мөн ихтэй сургуулийн арга хэмжээг хориглосон гэсэн иргэдийн гомдлын мөрөөр албаны их сурвалжаас тодруулахад төгсөлт болон сурагчдын үсэглэлийн арга хэмжээг хориглосон зүйл байхгүй, харин хүүхэд сурч мэдсэн зүйлээ тайлагнаж байгаа жижиг үйл ажиллагаа гэж ойлгож болно гэж хэллээ. Энэ жил боловсролын боловсрол шилхооны яамнаас энэ жилиг болохоор зэрэг ёс зүйн жил болоод зарласан байж байгаа. Тэгээ энэтэй холбогдуулаад яг энэ боловсролын харилцаанд орж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг зөв зохистой байлгах. За өнөөдөр улс эх орны байдал бас хүнд байгаа учраас эцэг эхчүүдэд ямар нэгэн хөрөнгө санхүү мөнгөний дарамтыг үүсгэхгүй байх. Нөгөөдгөр эцэг эхчүүд бас яг энэ багш нарын ёс зүйн үйлдэлтэй бас ямар нэгэн байдлаар ингээд нөлөөлөх, буруу алхам хийхэд нь шахамтлуулах ийм байдал руу оруулахгүй байх гэдэг. Энэ талаар бол урьдчилан соёнгийн гэр бүл үйл ажиллагааг бол боловсролын шат шатны байгууллагууд бол өгöd явж байгаа. Төсөлтийн арга хэмжээ, энэ үсгэлийн арга хэмжээг бол хориглож байгаа зүйл бол нэгж байхгүй. Харин хүүхдүүд сурсан мэдсээ тайлагнах, эцэг эхчтэй ямар чадвар үтэмсэн бэ гэдгийг нь бол илэрхийлэх ийм хэлбэрээр л зохион байгуулаа гэсэн чиглэлгүй явж байгаа. Ерөөсөө л хүүхэд энэ бол сургуулийн орчин бол өөртөө бас хувийн онцлогтой байгаа шүү дээ. Хувийн сургуулиуд байж байна, том жижиг сургуулиуд байж байна. Тэгэхээр энийг бол юу гэдгийг тэр сургуулийн гэх ёстой, аймаг даяараа гэх ёстой ч гэдэг юм ийм зүйл бол бас байхгүй. Тэгэхээр сургууль болгон өөртөө бас хугацааны хувьд ч гэсэн янз байгаа. Зарим бас хүүхдүүдийнхээ чадварт тааруулаад өнөөдөр яг үсгээ үзээд дуусж байгаа байдаг юм уу? Гэтэл зарим нь бас яг хүүхдүүдийнхээ хөгжилтэй холбогдуулаад төрүүлээд үзээд дууссан ч гэдэг юм уу? Хөтөлбөрийн хувьд бол бас харилцан адилгүй байгаа. Тэгэхээр тэр тухайн үедээ тухайн сургууль цэцэрлэгүүд нь ямар хүүхдүүд маань ямар хэмжээнд бас тухайн мэдлэг чадвараа эзэмсэн бэ? Тэр хэмжээндээ тайлагнаад яваа л гэж байгаа. Энэ бол зүгээр нэг юм сүртэй зүйл биш. Өтөртэй дэргүү хийн бүхэн багшийн хувьд сургуулийн хувьд бол хийх ажлаа хийгээл явж байгаа зүйл. Ер нь бол яг сурсан мэднээ тайлагнаад яваа л гэж байгаа тий. Тайлан тавил гэж байгаа. Ер нь бол хаач ямар ч баяр гэж нэрлэхгүй гэж байгаа. Тэгээ энэ бол хүүхдүүд өөрсдөө сурсан мэднээ тайлагнах жижиг л үйл ажиллагаа гэж ойлгох хэрэгтэй. Энийг тойроод ингээд манай эцэг эхчүүд бол өөрсдөө ингээд багш нарыг бас янз янзын хүнд байдалд аваачих, өөртөө сайн дураараа зохион байгуулалтанд орж ингэж сургууль багшийн зөвшөөрлгүйгээр ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулчаад тэгээ дараа нь хамгийн хүнд ачааг нь бол сургууль багш нар өөртөө үүрдэг ийм зүй зохисгүй зүйлүүд бол гардаг. Тэгэхээр зэрэг ялангуяа энэ эцгийн зөвлөлүүд бол өөртөө энийг анхаарах хэрэгтэй. Хүүхэд сурсан мэднээ тайлагнахад бол ямар ч хөрөнгө мөнгөний ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Боловсролын салбар 2022 оныг ёс зүйн жил болгон зарласан. Энэ хүрээнд боловсролын харилцаанд орж байгаа хүмүүс хоорондоо зүй зохистой харьцах, эцэг эх асран хамгаалагч нарт ямар нэгэн санхүү мөнгөний дарамт үүсгэхгүй байх, багшийн ёс зүйд нөлөөлөх зэрэг ажлыг хийхээр тусгасан байна.